Сайн байна. За тэгээд тестийн 26-аас 30 дахь даалгаврын бодол тайлбар. За хамгийн сүүлчийн хэсэг. За 26-гийн өгөгдсөн диаграммыг ажиглаад процессыг дарааллын дагуу тааруул гэж байгаа. 1-ээс 2. За энэ бол температур тогтнолоо эзлэхүүн хэсэж байна. Тэгэхээр 1-ээс 2 маань изотерм 1-ийн 3. 1-ийн 3 гэсэн 3 хариу байна. Тэгэхээр энэ 3 5 дахь хариу биш гэсэн. Тэгэхээр бусад 3 хариунаас зөв хариуг олно. За 2 нь 2-оос 3. 2-оос 3 энэ эзлэхүүн тогтнолоор температур өөрчлөгдөж температур ихсэж байна. Тэр энэ изохор процесс. 2-ын B-гийн 4. B-гийн 4 гэсэн энэ хоёр хариу таарж байна. Энэ таарахгүй. За тэгэхээр AB буюу эхний 2-ын нэг нь зөв гэсэн. За сүүлийнх нь. За энэ бол VT дээр изобар процесс ийм налуу шулуу байдаг. Тэгэхээр 3-аас 4 изобар. C-гийн 2. А хариу. Энэ тохиолдолд А хариу зөв байна. Тэгэхээр А-гийн 3, B-гийн 4, C-гийн 2 гэсэн хариу зөв болох нь. За 27 дугаар даалгавар. Өмнөх даалгаварт өгөгдсөн диаграммыг аль нь зөв зурсан байна вэ гэсэн. За тэгэхээр эхлээд изотерм, дараа нь изохор, дараа нь изобар гэсэн ийм 3 дараалсан процесс байгаа. За тэгээд энэ графикаас маш сайн ажиглах хэрэгтэй. Эхлэлийн цэг, төгсгөлийн цэг хоёр яг уу. Багш эзлэхүүн ижил. За эхлээд изотерм байсан. Одоо PT дээр харуулах юм байна тийм ээ. Зөв хариуг. За бүгд PT дээр зөв хариуг болох юм байна. За эхлээд изотерм. Энд изотерм. Изотермийн дараа энэ бол хамгийн сүүлийн процесс изотерм. Тэгэхээр энэ бол зөв хариу биш. За энэ бол изотермээр эхэлж байна процесс маань. За энэ бас изотермээр эхэлж байна. Энэ бас изотермээр эхэлж байна. Энэ изотермээр дуусч байна. За тэгээд дараачих нь изохор, сүүлд нь изобар. За энэ 3 процесс нь ижлэх юм байна. Тэгээд энэ хоёрын төгсгөлийнх нь эхлэл төгсгөл хоёр ижлэхэн даралттай. Тийм ээ. За энэ хоёр эхлэл төгсгөл хоёр нь ижил температуртай. Харин энэ хоёр болохоор эхлэл төгсгөл хоёр нь ижил эсэлтгүнтэй. Тэгэхээр өгөгдсөн нөхцөл маань эхлэл төгсгөл хоёр нь эсэлтгүн ижил байна. Тэгэхээр манай хариу энэ хариу болж энэ манай тохиолдолд 4-р хариу юу. Тийм ээ. Тэгэхээр зөв хариугаа ингэж дугуулах нь. Тэгэхээр бид нар бодлого тестийг нэмээд дагалгавар гүйцэтгэх гэж яаралгүйгээр өгөгдлийг гярхаа анхааралтай ажиллах хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр энэ гурлаа ижлэх процессууд нь дараалал нь зөв. Гэхдээ эхлэл төгсгөлийн цэгээр график маань ялгагдаж байна. За 28. PV хамаарлын диаграмм дээр аль нь дараах цикл процессыг зөв байгуулсан бэ? 1-ээс 2 нь изотермээр хийш шахагдана гинэ. За шууд шалгаа авчи. Изотермээр хийш шахагдана. За энэ изотерм 1-ээс 2 тийм ээ эсэлтгэн ихсээд байна. За энэ биш. За энэ изотерм эсэлтгэн ихсэж байна. Энэ биш. За энэ изотермээр 1-ээс 2 эсэлтгэн ихсэж байна. Энэ биш. Изотерм. За 1-ээс 2 тийм ээ. Энэ 1-ээс 2 изохор байна. Энэ биш. Тэгэхээр ерөөсөө шууд энэ хариу болчих. Үлдчих анзаархан сонголтгүй. За энэ хариугаа бүгд шалгаа утсч. 1-ээс 2 изотермээр шахагдана гэсэн эсэлтгэн багасна. За чиглэл нь бол зөв байна. Дараачих нь изохороор даралт ихснэ. Изохороор даралт ихсэж дээшээ. Зөв байна. Изохор гэдэг нь эсэлтгэн тогтнолоор даралт өөрчлөгдөн тийм ээ. Өөрчлөгдөж байна. За 3-аас 4 нь изобараар хийт хэлнэ гинэ. Энэ 3-аас 4 нь даралт тогтнолоор эсэлтгэн өөрчлөгдөж байна. Гэхдээ эсэлтгэн
ихсэж чинь. Ихснэ гэдэг нь хийтэл гэсэн үг. За таарж байна. Хамгийн сүүлийнх нь 4-өөс 1 изохороор даралт багасна. Энэ эсвэн тогтмолоо дарж өөрчлөг чинь даралт багасж байгаа. Тэгэхээр энэ хариу зөв. Бусд хариунууд нь буруу. Тэгэхээр бид нар хамгийн сүүл зөв хариугаа чиглэх хэрэгтэй. Тэгэхээр тесттэй ажиллах дээр нь бол зөв буруу бүх хариун дээр тийм ээ анализ хийх замаар ингэж ажиллавал их амархан алдаагүй ихэд ойлгомжтой байдаг. Саяныхтар бол зөвхөн эхнийхээ 1-2 процессыг л тийм ээ судлахад шууд тэр 5 дахь хариун зөв байна гэдээ гараад ирж байна. За одоо 29 дугаар даалгавар. За мөн адил графиктай хамааралтай даалгавар байна. PT хамаарлын диаграмм дээр аль нь дараах цикл процессыг зөв байгуулсан бэ? За бүгдээ график байгуулж тэрийг шалганаа л гэсэн үг. Ихэд изотермээр даралт ихсэн гинэ. За энэ изотермээр даралт ихсэн. Тийм ээ. За изотермээр даралт ихсэн. За энийг шалгуулчих. Дараа нь изобараар температур ихсэн. За энд изобар биш, изохор гэсэн. Тэгэхээр энэ биш. За энэ болохоор араа чиглэл энэ 3% чиглэл ийшээ явж байгааз цагийн зүйн дагуу гэтэл нэг чиглэл нь цагийн зүйн эсрэг байна. Тэгэхээр энэ бол цикл процесс биш болчихж байгаа. Тэгэхээр энэ хариу бол бас биш. За эхлээд изотермээр хинаа изо даралт ихсэж байгаа. За изотермээр даралт энд ихсэж. Дараа нь изобар гэсэн. Энэ бол изохор процесс байна. Тэгэхээр энэ биш болчихж байгаа. За изотермээр даралт ихсэн. Энэ зөв байна. Дараа нь изобараар температур ихсэн. За температур ихсэж байна. Энэ процесс нь дараа нь изотермээр даралт багасна. Изотермээр даралт багасч байна. Тэгэд изохороор температур багасна. Энэ хариу зөв болчихж байна. Энэ хариу зөв. Тэгэхээр энэ 3 биш. За үлдсэнийг шалгачаа. За энд изотермээр даралт ихсэж чинь дараа нь изобараар температур багасч. Тэгэхээр энэ температур ихсэн гэсэн. Тэгэхээр энэ буруу. Тэгэхээр одоо энэ тохиолдол маань 4-р хариу маань зөв байх нь байна. Тэгэхээр дараалал болон процессын чиглэлийг маш сайн анхаарах хэрэгтэй болж байна. За 30 дахь даалгавар. Зурагт Италийн А төлөвөөс за энэ А төлөв байна тийм ээ. Б төлөв шилжих процессыг үзүүлв. А-гаас одоо энэ изохор дараа нь изобар процессор А төлөвөөс Б төлөвд шилжиж байгаа байна. Хэрв А төлөвийн температур 480 кельвин. За энэ А төлөвийн температур 480 кельвин бол Б төлөвийн температурыг олоо гэсэн даалгавар байна. За энэ бодлолт хий. За энд анхаарж байгаарай. А-гаас Б-д очоод даралт нь 2 дахин багассан байна. А-гаас Б-д очоод эслэх нь 3 дахин багассан байна. Тэгэхээр энэ харьцаагаа бид нар ашиглаад Б төлөвийн температурыг олно гэсэн үг. За шууд бодлолт руу оръё. Эхлээд А төлөвийн температур 480 кельвин байсан. За бид нар Б төлөвийн даралтыг П гэж. Тэгвэл А төлөвийн даралт нь 2П болно. Тэр А-гаас Б шилжил даралт 2 дахин багассан байсан. За Б төлөвийн эслэхүүнийг В гэж А төлөвийн эслэхүүн 3V болно. Яагаад гэвэл А-гаас Б шилжиж эслэхүүн 3 дахин багассан байсан. За тэгээд Б төлөвийн температур болгож байгаа. За тэгэхээр төлөв болгондор хийн үндсэн төлөвийн тэгштэглээ бич. Хийн үндсэн төлөвийн тэгштгэл маань PV тэнцээ new air-тэй гэсэн. Ийм тэгэхээр Б төлөв дээр төлөвийн тэгштгэл ийм болно. А төлөв дээр төлөвийн тэгштгэл ийм болно. За тэгээд энэ А төлөвийн тэгштэглийг Б төлөвийн тэгштгэл харьцуулъя. Тэгэхээр энд new air-ууд нь урагдаад за энэ шууд Б төлөвийг А төлөвд харьцуулсан байна. ТБ гохон ТА PV VB гохон PA VB болно. Энэ. За өөрөөр хэлбэл шууд битүү тийм процессын тэгшэл шууд битсэн ч болно. Энэ тэгшлэн тэгшэл гарч байна. За энэ тэгшгэлээсээ Б төлөвийн температурыг бол. За ийм тэгшэл гарч байна. За орлуул В цэг дээрх даралт эсэлхүү маань PV. За харин А цэг дээрх А төлөв гэсэн үг тийм ээ. Даралт нь 2P эсэлхүү нь 3V. Үржигдэх нь А төлөвийн температурыг 480.
Өөрөөр хэлбэл 480 6 гарчиж байгаа. 486 тул 80 кг. Өөрөөр хэлбэл B төрлийн температур 80 кг. За ер нь ийм графикта ч юм уу зурагтай даалгаврууд өгөгддөг. Нэг тодорхой өгөгдлөнийх оновчгүй ч юм уу байхгүй юм шиг өгүүлбэр өгөгдчихдэг. Тэгэхээр ийм графикта зурагтай бодлоод яаж чадах вэ гэхээр график зургаасаа бид хэрэгтэй өгөгдөл мэдээллийгээ уншиж олно гэсэн. Тэгэхээр энэ дэр бас нэг тийм ээ график зураг тийм ээ нэг өгөгдлийг унших чадвар бас шаардж байгаа. За тэгээд анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Сурагчтай амжилт хүсье. Хичээнгүйлэнд суралцаарай.